24-р бүлэг чанга хорионд Табризэд ирснээс хойш 40 хоногийн дараа Бааб аргагүй эрхэмд хамгаалах цэргүүдтэй хамт дахин аялал мордов. Хэсэг мортон бартаатай хэцүү замаар эргүүлэн Куй уулыг өнгөрөөд өндөр улсыг амьдүүн давж Макку цайзанд хүрлээ. Маккун хөлдөө хар тэнгисийн догшин давлгаа мэтээр энд тэнд сүндэрлэн болсон галт уулын гаралтай бараан хад чулуунд алаг цог болсон тал нутгаар хүрээлэгдсэн ажээ. Олон зуун жилийн турш галт уулын ширүүн дэлбэрэлт болон салхи усны нөлөөнд мөшгөрөлдөн атрилдсан хад чулуу замд ихээр тааралдана. Хотоос баруун тийш орших галт уулыг санагдуулан сонин тогтцтой газраар урсах Аракасис гол нь Турктэй хиллэх хэл болдог байна. Яруу найрагч Хафиз энэ газрын тухай, энд Баабыг ирэх тухай Ширасын өрн дулаан тансаг цэцэрлэг дотор олон зуун жилийн өмнө ингэж бишиж байжээ. Аяа сэвшээ салхин. Чи Араксис голын эргээр хизээ нэгэн цагт өнгөрөөл тэр хөндийн газар шороог үнсэн анхлуун тансаг үнэрийг нь амьсгалтаа шингээгээрэй. Макку цайзанд хүрэх ганц л зам байдаг ажээ. Энэ нь цайзын адил нэртэй авсаархан хотыг дайран халтрагаа ихтэй бэлийн замаар явдаг. Цайзын доохон талаас их аван урсдаг уулын горих ангал руу үүсгэн замыг уламж аюултай болгожээ. 4 том цамхаг бүхий цайз бол хотын гол барилга өгөөд араар нь сүндэрлэх ном хэлбэртэй сүрлэг том уулын нөмөрт оршдог. Цайз болон хот нь уулын ороогоос 100 фут доош мөрийн үнжсэн их зуруу цохиогоор тусгаарлагдахагаад хоёул дээвэр дээр мэт харан хуйлан нөмөрсөн сүрлэг том уул нь шигдсэн байв. Энэ өндөр уулаас болж цас борооч үл орно. Шүн од мэдчжүүл харагдана. Уулын чулуудаг нурууд өдрийн цагаар намны элчийг өөртөө шингээж шөнөн буцаан ялгаруулдаг тул зуны халуун дэсхийн аргагүй их байдаг ажээ. Өвөл нарны туяа чулуун дээврийг барагтай аль нэвтэрч уулын бэлд орших хад чулуунд хүрдэггүй учир үргэлж хүйтэн байдаг байна. Тэргүүн визир Хажи Мирза Акасийн Макку төрсөн тул энэ нутагт асар их эрх мэдэл нөлөөтэй хүн байлаа. Маккугийн хүмүүс бүрэн найдаж болно гэдгийг Хажи Мирза Акаси сайн мэдэж байв. Учир нь тэд Курд үндэстэн бөгөөд лалын шашны сүний турсгалд хамаарагддаг ажээ. Тэд шийд шүтлэгтнийг жигшиж ялангуяа Мухаммедийн гэр бүлийн уруудан болох Сида өгтнийг маш ихээр үзэн яддаг ажээ. Персийн хамгийн аюултай хахир хатуу алслагдсан энэ газар ирэх Баабын дагалдагч цөөн олдох бөгөөд дагалдагч нараасаа нь тасарсан Баабын нөлөө улмаар түргэн замхарч устан үгүй болно гэж Хажи Мирза Акаси бодож байлаа. Тиймээс Баабыг чанга хорионд байлгаж түүнийг нэгч хүнтэй бүү уулзуул гэж зарлиг буулгав. Шоронгийн дарга Али хаан Курдын ирлийц догшин бүдүүлэг хүн байсан агаад тэргүүн визирийн таалалд нийцэх гэж хичээдэг ажээ. Али хаан түүний бүх заавар тушаалыг өгөрчлөн биелүүлэн Баабыг ах トゥ Сид Хусейн, Сид Хасан нартай хамт хатуу чанга хорив. Хаалга үүдгүй шавран хантай шоронгийн өрөөнд лаач ясах эрх Баабд байсангүй. Бүхэл бүтэн цайзанд тэднээс гадна 2 хуйг 4 нохойл байв. Баабын дагалдах Шейх Хасан Зүнүзи гэдэг хүн Баабтай уулзах гэж хичээсний эцэст Маккуд ирсэн боловч Али хаан түүнийг хотод нэгж хонож болохгүй гэд хөөсөн тул хотоос холгүй нэгэн багахан сүмд Шейх Хасан орогнож байв. Маккуд ирсэн цагаас хойш Баабын нэр хүнд нөлөө мэдэгдэхүйц нэмэгцээр байлаа. Шоронгийн хуйгууд эл хориглын гайхамшигтай чанар, эхэлдэг зам, хурц ухаан, инэрл хайрыг нь хотын хүмүүс шагшин магтаж ярьж байсан учраас тунгадлагүй энэ мэдээ ойр хавийн тариачдын сонорт хүрч тэд өдөргөр цайсны ханны ойр цугларч түүнийг нэг ч удаа болов харах юмсан гэж гордож хөлхөлддөг байлаа. Тэд өдөр тутмын ажил төрлдөө түүний адислал хивээлийг хүртэж маргаан хэрүүлтэй үе цайзын гадна ирж түүний нэрийг барьж үннийг хэлгэж бие биенээсээ гуйдаг байв. Үүнийг болиулах гэж Али хаан хичнээн хичээгээд амжилтыг соллоо. Бусад Баабчууд Маккуд очсон боловч хотын гадна талд орших сүмд оргинж байсан Шейх Хасанаар дамжуулан
Баавд хэл мэдээлгээд байв. Шейх Хасан тэр мэдээнүүдийг Баабын бичээ Сейд Хасан дамжуулдаг байсан бөгөөд Сейд Хасан өдөр бүр хот руу орж шаардлагатай зүйлс худалдаж авахдаа түүнтэй уулздаг байсан юм. Энэ мэтлэн хэдэн 7 хоног өнгөрсний дараа Бааб Маккуд ирсэн баавчуудад арай зөөлөн ханддаг болохыг Али ханаас өөрийн биеэр гуйхолно гэж Шейх Хасан дамжуулахыг Сейд Хасанаас хүсжээ. Сейд Хасан Баабын нүгэнд гайхсан ч хүссэн ёсоор нь дамжуулжээ. Маргааш өглөө нь хуйгуудыг унтаж байхад хаалга чанга нүдг чимээ тэдний нойрноос нь сэргэв. Хаалгаан голго гэж Алихан өөрөө хаалганы цаанаас хашгирсан. Тэд чихэндээ читгэсэнгүй. 25 дугаар бүлэг Шоронгийн хаалга нэгдлээ. Гайхаж алмаарсан харуудууд цаасны хаалгыг нэвэр Алихан туйлын хүлцэнгүй байлаар босхон дээр зогсож байхыг үзээд эвэртэй туйлаа үдсмэд болжээ. Тэр маш илдгээр хоригдогчтой уулзаж болохыг асуугаад дотог шорохтой сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чадсангүй. Баабын хоригдож өөрөө очиж явахдаа гар нь чичирч уруулн өмөлцөж байлаа. Бааб түүнийг хараад боссонд Алихан хүндэтгэн мэхийгээ түүнийг хөлцөгдөв. Намайг гайхширлал майрлаас минь ангижуулж хайрлана уу? Сэтгэл зүрхийн минь зовоож бүх хэргэлзээ хөөн зайлуулахыг таны өвөг дээдс Бурхны зүнж мэрэгний алдрыг барин танаас би гуй. Үүр цайх үед би зэлүүд талхар морьтой явж байтал хотын хаалганд ойртох тэр агш нь голын нэрэг дээр таныг мөргөл үлдэж байхыг гинт харсан юм. Та гараа дээш өргөж өөдөө хараад Бурхны алдрыг дуудаж байсан. Би зогсоод таныг хараад л байлаа. Намайг байхгүй хойгоор цайснаас яагаад гар үгзэмлэх санаатай таныг мөрөглийг таслах гэж ойртож очихыг завдлаа. Та Бурхантай бүрнөө холбогдоод сүсэглэн мөргөхдөө баяраар бэлхэж өөрийгөө ч умарцсан мэт харагдаж байсан. Би тань чимээгүй ойртол онгод мөргөлдөө таван бун намайг юр анзаарсангүй. Гинт надад айх түг шиг сэтгэл төрж таны онгод бясалгалыг таслах гэсэн бодолдоо гимшив. Тэгээд таныг орхиж хуйгуудыг очиж заавар биелүүлээгүүд нь зэмлэхээр явлаа. Гэтэл цайсны гадна дотн хоёр тал хоёулаа түгжээтэй байсанд гайхлыг минь төрүүллээ. Намайг онгойлго гэсэн тэд үүднээж би тань дээр ирсэн бөгөөд одоо өмнөд нь сууж байна. Миний гайхлыг төрүүлж байна. Өмнө минь сууж буй тань миний гайхлыг их төрүүлж байна. Миний ухаан намайг орхисон эсхий бүү мэд би үнэнхүү балмагжээ гэжээ. Чиний харсан бүгдний цаадшгүй нэ. Энэ үүдэл нээлтийг чи муушааж зохиогчийг жигшүүртэйгээр доромжилсан билээ. Хамгийн өршөөгч Бурхан чамайг шийтгэлгүй харин ч үннийг таних бэлгийн нүдийг чинь нээж өгчээ. Тэнгэрлэг ивэлэх ачаар тэрээр өөрийн сонгол хөвгүүний хайрыг зүрх сэтгэл чинь шингээж өөрийн шүтлгийн ялан дийлэгдэж хүүхч чадлыг чамд мэдүүлсэн байна гэж Бааб хариу өгүүллээ. Алихан хүлцэнгүүгээр Баабаас нэгэн хүсэлтийг болгохыг гуйлаа. Хөөрхийн нэг шейх тантай уулзах гэж хичнээн хичээж байгаа юмсан. Тэр Маккугийн хаалганы цаана нэг сүмд амьдардаг. Би түүнийг өөрөө энд авчиръя. Тантай уулзуулъя. Ингэснээр нүглийн минь уучлж танд болон таны анд нөхдөд үзүүлсэн харгас бүтүүлэг байдлын минь өршөөн сойрхох болов уу гэж би найдаж байна. Баабыг зөвшөөргөц. Шейх Хасаны Баавтай уулзуулахаар Али Хасан яран одов. Алихан тэр мөчөөс хойш Баавд улам үнэнчүүлж түүнийг тав тухтай байлгахын тулд чадах чинээгээр хичээж байлаа. Тэр хөрс зэрэгэлдээ хотоос шилж байж авсан жимсийг түүнд өргөн барьж баасан гаригвэрд бараалгадаг байв. Цайсны хаалгыг шөндөө түгждэгч өдөр нээлттэй учир хүн бүхэн чөлөөтэй орж байжээ. Баавчууд Персийн өнцөг болон бүрээс Макку руу аялж аяны цуваа тасархаа боллоо. Бааб мөргөжлөлтийн 3 хоног байлгаа тус бүрдэн сургаал түгээх заавар зөвлөгөөгөөд буцаадаг байлаа. Хажи Мирза Акасигийн тагнуулууд энэ байдлыг Тегеран руу мэдэгдтэл нэлээд хэдэн 7 хоног өнгөрөв. Энэ тухай сонсон тэргүүн визир төрсөн газар нь ийм юм болж буйд гайхан гал зуртлаа ууралжээ. Тэр ухаангүй уурлаж уурын мунхагтаа автан ямар арга хэмжээ авахаа бодож толгоогоо гашлагаж байв. Баабыг тэр дагалдагчдаас нь салгаж чадсангүй. Харин жинхэнэ орлого нь төрсөн нутгийнхандаа түүний сургаалыг сонсох боломж олгожээ. Түүнчлэн Баабыг гэр бүл төрөл төрөстөөс нь холдуулснаар сургаалаа нээн төрөх хамглан 50 цаг мөчийг олгосноо өөрөө ч мэдсэнгүй.
Энэ ертөнцид амьдрах насны тоо цөөрснийг Бааб мэдэж байсан учраас дагалдагчтайгаа байхдаа тэдэнд чадлынхаа хэрээр сургаалаа айлтдаг байлаа. 26 дугаар бүлэг Бааб сургаалаа туурин бичв. Маккуд өнгөрөөсөн 9 сарын турш Бааб олон сургаалаа туурвсан байна. Тэрээр Маккуд хоригдох хүртэлх хугацаанд аль хэдийн 500 мянган шат мөрийг туурвсан байсан гэж өөрөө дурдсан юм. Эдгээрээс маш олон сургаалыг Баабын сургаал бичмэлийг хадгаллаа хэмээн шийтгэгдэхээс айсан хүмүүс устгахчихсан байсан юм. Баабын дагалдагчдаас хамгийн түрүү Маккунд ирсэн Шейх Хасан Маккуд байхдаа Бааб сургаалаа хэрхэн туурвж байсныг нь гайхалтай дүрслэн бичсэн ном. Өөрийн шүтлгийн сургаал зарчмыг хийж бичүүлж байсан Баабын дуу хоолой уулын бэл хормойд байгаа хүмүүс ч тод сонсогдож байдагсан. Түүний уянгалуулан дуулах мөргөл, амнаас нь ундрах шад шүтлгийн химнэл бидний сонрыг баясгаж, бүр сэтгэл зүрхийн маань эзэмдэг байв. Түүний сүрлэг дуу хоолойг уул толгод хөндөй талд давтан цуурайтдагсан. Баабын айлцсан үгийн хүчин зүрх сэтгэл маань гүндээ хүртэл бүлгэлдэг байлаа. Энэ үед тэр бээр ариун Коран судар зориулж тусгай 9 тайлбарыг туурвсан юм. Эдгээрийн хувь заяа тодорхойгүй боловч өөрийгөө тунхаглах тэр шөнө туурвсан Жозефийн сүрийтэй энэ тэнцвүүс нэгэн тайлбар байсан гэдэг нь тодорхой байдаг. Тэр бээр Мухаммед шах Персийн хот бүрийн лам санваартан тэр дүнд Карбила Нажаф хотуудын лам санваартан нарт хэд хэдэн чухал загтыг бичжээ. Тэрээр 7 нотлохоо нэртэй ном араб хэл дээрх баян судар бичиж перс хэл дээрх баянаа бичиж эхэлсэн байна. Энэ хоёр номноос араб хэл дээрх баян нарай богинохон юм. Перс баян 8000 шат мөртэй бөгөөд энэ нь Баабын хамгийн чухал бүтээл юм. Баян гэдэг нь айлтвар гэсэн утгатай. Бааб баянда мөргөл үлдэх, мацаг барих, гэрлэх, салах, өв хөрөнгийн тухай Мухаммедийн хуулиудыг халсан боловч Мухаммедийн зүүн сургаалд итгэх итгэлээ тууштай илэрхийлжээ. Тэрээр өөрийн богино нэрийн үед мөрдөх чухал хуулиудыг бичээд Бурханаас тодруулах хүмүүн заларч Баабын туурвсан хуулийг батлах эсвэл аль нэгийг юм уу бүгдийг нь өөрчлөх хэсгээ өөрөө шийдэн хэмээжээ. Бааб диваажин, там, үхэл, сэхээрэлт, эргэж ирэх, цаг, сүүлчийн шүүлт хэмээн нэр томьёонуудыг тайлбарлажээ. Тэр залгамжлагч шүлдээгээгүй сургаалыг нь тайлбарлах хүнийг ч томтоогүй билээ. Баяны хамгийн чухал бөгөөд онцгой зүйл бол Бурханаас тодруулах хүмүүнийг магтан өргөмжилсөнд оршино. Удахгүй залрах элчид хандан Баабын хүү айлцсан. Баян болон түүний даган биелүүлэгчид бол танд барих миний бэлэг бүлгөө хэмээн бичсэн ажээ. Үүдл нэлтийг хийсэн шашин бүр төрөх, өсөх, дорних, төгс боловсрох гэсэн шатуудыг дамждаг. Сэхээрэлтийн өдрийн тухай бичгтээ. Сэхээрэлтийн өдөр бол Бурхны шинэлж залрах бүрийг тохиодог хэмээжээ. Тухайлбал Есүсийн сургаалын эхнээс таал төгсөх хүртэл үргэлжлэх хугацаа бол Мосеийн сэхээрэлт юм. Баяны мод ургахаас ахуулаад үгүй болох хүртэл энэ хугацаа бол Коран тэнгэрлэгээр зөвнөн хэлсэнчлэн. Бурхны зөнчийн сэхээрэлт ажгүй. Аливаа юмны төгс төгөлдөр ориглон сэхээрэлтийн үед нь тохионо. Баяны сэхээрэлт нь Бурханаас тодруулах хүмүүний залрахад тохиох юм. Учир нь өнөөдөр баян бол зөвхөн өрслөх үе шатандаа яваагаад Бурханаас тодруулах хүмүүний тунхаглал эхлэхэд жинхэнэ төгс оргилдоо хөрмөй. Залан ирж буй түүнийг танилгүй өнгөрөхий гэж болгоомжилсан Бааб дагалдагч нартаа дахин сануулж урьдчилан зөвгнөн ийхүү бичжээ. Баян болон түүн дотор нээгдсэн бүхнээс хөлжчий. Ахвын мөн чанар хийгээд нүдэнд үзэгдэх ба үл үзэгдэх бүхний эзэн тэнгэрээс холдуузай. Бурханаас тодруулах тэр хүмүүний нэглэл шат мөрийг унших нь баяныг бүтнээр нь уншснаас чинь дээр бүлгөө. Учир нь тэр өдөр баян бүхэл бүтнээрээ чамайг аварч чийс чадах. Харин тэр ганц шат мөр чамайг аварна. Азербайджанд хоригдохоос эхлээд л Бааб Бурханаас тодруулах хүмүүнийг залрах тухай өөрийн бичмэл судруудад урдж иржээ. Тэрээр зарим дагалдагчдаа түүнтэй биеэр уулзах болно гэж батлан хэлээд бүгд нь ийхүү анхааруулжээ. Аяа, баяны хүмүүсээ анхааралтай бай. Тэрээр гэнт гэрэлтэн туяарна.
Ариун нандин хайрын деваажинд боожохын тулд өөрийн эрхэмлэх ариун нандин чанараар чимэглэгдэн Бурхны тодрох тэр хүмүүнтэй уулзах болтугай хэмээн сонсох чиг харах нүд ухамсар хэл гар мэдлэг зүрх сэтгэл бөгөөд үйл хэрэгэ бүхнээ хариуцахтун хэмээн айлтжээ. Баян судар нь Бурхнаас тодруулах хүмүүний тухай заримд нь тодорхой, заримд нь албаар битүүхэн дурдсан тоо томшгүй олон сургаал зөвгөнлийг агуулдаг билээ. Баав өөрийн сэтгэл зүрхний хайр амь амьдралаа зориулахаар бэлдэж буй түүндээ хандан өөрийн хайр ивэлийн бэлэг тэмдэг болгож 19 жилийн хугацааг та хайрлана уу? Тэгвэл энэ хүвэл хэргийг хүлээн авсан тэр хүмүүс танаас өгөөмөр шиг хүртэх болно хэмээн бичсэн байна. Баяны 3 дугаар вахид буюу эвнэгдэл ийм зөн чүгөөд яруу өгүүлбэр бий. Бахуулагийн журамд харцаа чиглүүлж эзэн тэнгэртээ талархан баярсан хүмүүс маш сайн. Тэрээр тодорхой нь лавтай. Бурхан Баяндын хүү маш тодорхой айлцсан болоо. 1847 оны 100 намар олон баавчууд мөргөлийн аян хийж магкууд ирцгээжээ. Тэр жилийн үйл чөтгөрч тогтмгүй хүүтэн хахир болж цай зинзэсэн ваар сав хөлдснөөс болоод хэрэглэхийн аргагүй эвдрэн баабыг угаалга хийх хооронд ус нүүрэнд нь хөлдөж байлаа. Тэсхэм хүүтэн энэ үйлрэлд Мухаммедийн ач хүү Карбилагын дэргэд амьрагдсан Имам Хусейны хэрхэн таалд төгсөн түүхийг уншиж өгөөч гэж Сэд Хасанаас баабгүй. Үүнийг сонсож байхдаа баав Имам Хусейны амссан харгислав мөн тун удалгүй залрах Хусейны Бахаула туулах бэрх зовлон бодон ихэд гашуудан уйлж байжээ. 26 дугаар бүлэг баав сургаалаа туурин бичв. Маккуд өнгөрүүлсэн 9 сарын турш баав олон сургаалаа туурвсан байна. Тэрээр Маккуд хоригдох хүртэлх хугацаанд аль хэдийн 500 мянган шат мөрийг туурвсан байсан гэж өөрөө дурдсан юм. Эдгээрээс маш олон сургаалыг баабын сургаал бичмэлийг хадгаллаа хэмээн шийтгэгдэхээс айсан хүмүүс устгахсан байсан юм. Баабын дагалдагчдаас хамгийн түрүү Маккуд ирсэн Шейх Хасан Маккуд байхдаа бааб сургаалаа хэрхэн туурвж байсныг нь гайхалтай дүрслэн бичсэн ном. Өөрийн шүлгийн сургаал зарчмыг хийж бичүүлж байсан баабын дуу хоолой уулын бэл хормойд байгаа хүмүүс ч тод сонсогдож байдагсан. Түүний уянглуулан дуулах мөргөл амнаас нь ундрах шад шүлгийн химнэл бидний сонрыг баясгаж бүр сэтгэл зүрхийн маань эзэмдэг байв. Түүний сурлаг дуу хоолойг уул толгод хөндөй талд давтан цуурайтдагсан. Баабын айлцсан үгийн хүчин зүрх сэтгэл маань гүндээ хүртэл булгилдаг байлаа. Энэ үед тэр бээр ариун Коран судар зориулж тусгай 9 тайлбарыг туурвсан юм. Эдгээрийн хувь заяа тодорхойгүй боловч өөрийгөө тунхаглах тэр шөнөө туурвсан Жозефийн сүрийтэй энэ тэнцвүүс нэгэн тайлбар байсан гэдэг нь тодорхой байдаг. Тэр бээр Мухаммед шах Персийн хот бүрийн лам санваартан тэр дүнд Карбила Нажаф хотуудын лам санваартан нарт хэд хэдэн чухал загтлыг бичжээ. Тэрээр 7 нотлохоо нэртэй ном араб хэл дээрх баян судар бичиж перс хэл дээрх баянаа бишиж эхэлсэн байна. Энэ хоёр номноос араб хэл дээрх баян нарай богинох юм. Перс баян 8000 шат мөртэй бөгөөд энэ нь баабын хамгийн чухал бүтээл юм. Баян гэдэг нь айл дүр гэсэн утгатай. Бааб баянда мөргөлүүлдэх, мацаг барих, гэрлэх, салах, өв хөрөнгийн тухай Мухаммедийн хуулиудыг халсан боловч Мухаммедийн зүүн сургаалд итгэх итгэлээ тууштай илэрхийлжээ. Тэрээр өөрийн богино нэрийн үед мөрдөх шухал хуулиудыг бичээд Бурханаас тодруулах хүмүүн заларч баабын туурвсан хуулийг батлах эсвэл аль нэгийг юм уу бүгдийг нь өөрчлөх хэсгээ өөрөө шийднэ хэмээжээ. Бааб Деваажин, там, үхэл, сэхээрэлт, эргэж ирэх, цаг, сүүлчийн шүүлт хэмээн нэр томьёонуудыг тайлбарлажээ. Тэр залгамжлагч шүлдээгээгүй сургаалыг нь тайлбарлах хүнийг ч томлоогүй билээ. Баяны хамгийн чухал бөгөөд онцгой зүйл бол Бурханаас тодруулах хүмүүнийг магтан өргөмжилсэнд оршино. Удахгүй залрах элчид хандан баабын хүү айлцсан. Баян болон түүний даган биелүүлэгчид бол танд барих миний бэлэг бүлгөө хэмээн бичсэн ажээ. Үүдл нэлтэй хийсэн шашин бүр төрөх өсөх, дорних,
төгс боловсрох гэсэн шатуудыг дамждаг. Сэхэрэлтийн өдрийн тухай бичгтээ. Сэхэрэлтийн өдөр бол Бурхны шинэлж залрах бүрий тохиодог хэмээжээ. Тухайлбал Есүсийн сургаалын эхнээс таал төгсөх хүртэл үргэлжлэх хугацаа бол Мосеийн сэхэрэлт юм. Баяаны мод ургахаас ахуулаад үгүй болох хүртэл энэ хугацаа бол Коран тэнгэрлэгээр зөвнөн хэлсэнчлэн Бурхны зөнчийн сэхэрэлт ажгүй. Аливаа юмны төгс төгөлдөр оргилон сэхэрэлтийн үед нь тохионо. Баяаны сэхэрэлт нь Бурхнаас тодруулах хүмүүний залрахад тохиох юм. Учир нь өнөөдөр баян бол зөвхөн өрслөх үе шатандаа яваагаад Бурхнаас тодруулах хүмүүний тунхаглал эхлэхэд жинхэнэ төгс оргилдоо хөрмөй. Залан ирж буй түүнийг танилгүй өнгөрөхий гэж болгоомжилсан Баап дагалдагч нартаа дахин сануулж урьдчилан зөвнөн ийхүү бичжээ. Баян болон түүн дотор нээгдсэн бүхнээс хөлжчий. Ахвын мөн чанар хийгээд нүдэнд үзэгдэх ба үл үзэгдэх бүхний эзэн тэнгэрээс холдуузай. Бурхнаас тодруулах тэр хүмүүний нэглэл шат мөрийг унших нь баяаныг бүтнээр нь уншснаас чинь дээрвэлгөө. Учир нь тэр өдөр баян бүхэл бүтнээрээ чамайг аварч чийс чадах. Харин тэр ганц шат мөр чамайг аварна. Азербайджанд хоригдохоос эхлээд л Баап Бурхнаас тодруулах хүмүүнийг залрах тухай өөрийн бичмэл судруудад урдж иржээ. Тэрээр зарим дагалдагчдаа түүнтэй биеэр уулзах болно гэж батлан хэлээд бүгд нь ийхүү анхааруулжээ. Аяа, баяаны хүмүүсээ анхааралтай бай. Тэрээр гэнт гэрэлтэн туяарна. Ариун нандин хайрын диваажинд боожохын тулд өөрийн эрхэмлэх ариун нандин чанараар чимэглэгдэн Бурхны тодрох тэр хүмүүнтэй уулзах болтугай хэмээн сонсох чиг харах нүд ухамсар, хэл, гар, мэдлэг, зүрх сэтгэл бөгөөд үйл хэрэгэ бүхнээ хариуцахтун хэмээн айлтжээ. Баян судар нь Бурхнаас тодруулах хүмүүний тухай заримд нь тодорхой, заримд нь албаар битүүхэн дурдсан тоо томшгүй олон сургаал зөвгөнлийг агуулдаг билээ. Ба өөрийн сэтгэл зүрхний хайр амьдралаа зориулахаар бэлдэж буй түүндээ хандан өөрийн хайр ивэлийн бэлэг тэмдэг болгож 19 жилийн хугацааг та хайрлана уу? Тэгвэл энэ хүвэл хэргийг хүлээн авсан тэр хүмүүс танаас өгөөмөр шиг хүртэх болно хэмээн бичсэн байна. Баяаны 3 дугаар Вахид буюу эвнэгдэл ийм зөн чүгөөд яруу өгүүлбэр бий. Бахуулагийн журамд харцаа чиглүүлж эзэн тэнгэртээ талархан баярлсан хүмүүс маш их сайн. Тэрээр тодорхон лавтай. Бурхан баяандийнхөө маш тодорхой айлцсан болоо. 1847 оны 100 намар олон баавчууд мөргөлийн аян хийж магкууд ирцгээжээ. Тэр жилийн үйл чөтгөрч тогтонгүй хүүтэн хахир болж цайзын зэсэн ваар сав хөлдснөөс болоод хэрэглэхийн аргагүй эвдрэн Баабыг угаалга хийх хооронд ус нүүрэнд нь хөлдөж байлаа. Тэсхэм хүүтэн энэ үйлрэлд Мухаммедийн ач хүү Карбилагын дэргэд амьрагдсан Имам Хусейнийг хэрхэн таал төгсөн түүхийг уншиж өгөөч гэж Сэд Хасанаас Бааб гуйв. Үүнийг сонсож байхдаа Бааб Имам Хусейны амссан харгислав мөн тун удалгүй залрах Хусейний бахаула туулах бэрх зовлон бодон ихэд гашуудан уйлж байжээ. 27 дугаар бүлэг Мулла Хусейн Маккуд ирв. Баабыг Маккуд хоригдож байх үед тэргүүн визирийнхээ ятгалгаар түүнийг тийш нь цөлсөн шаагт хэцүү асуудал тулгараад байв. 1844 оноос хойш хэд дахин өмсөнкүр саамж дахин эмх замбараа алджээ. Нутгийн хэсэг удирдагчид эрх баригчдын эсрэг босч босдгыг даруулахаар засгийн газрын хүчийг Тегеранаас явуулсан боловч бут цохигдов. Тэр үед Мулла Хусейн маш хаадад амьдарч байсан ба босгочдын толгойлогч түүнийг өөрийн үйл хэрэгт гар бие оролцуулах мөн үйл ажиллагаандаа цуслуулахыг хичээсэн боловч амжилт олсонгүй. Мулла Хусейн босгочдын толгойлогчийн энэ ажиллагаанд оролцохыг хүсээгүй бөгөөд түүнээс захидлаа хүмгцээ нэг нөхрийнхөө хамт шүн дунд маш хаадаас явлаа. Түүний явсныг сонсоод найз нөхөр нь гүйцэж ирсэнд тэдний туслах гэсэн гуйлтыг нацаан хайртай минь надад тусгаарсан тэр их замыг би явган туулна гэж амдгаалсан юм. Бид орсон газартаа хүрэхээс нааш амар тайван сууж үл чадна гэв. Маш хаадан Персийн дорнд
Хязгаарт оршдог бол Макку улсынхаа хамгийн баруун хойд зүгт оршдог болоо. Энэ хоёр хоорондоо дор хаяж 900 бэрийн зайтай. Молох усын хамт явсан Камбар алиг маш хаадруу буцаахт гэж оролдсон боловч ятгаад дийлсэнгүй тул эцэст нь түүнийг зарцаараа авч явахар болов. Аян замд нөхөдөө тосхны баавчуу түүнийг таньж мэндэлж түүнд туслахыг хүсдэг байсан боловч тэрээр дахин татгалзаж явлаа. Түүний гандан буушгүй сүсэг бишрэл тууштай зарчимч байдал нь уулзсан хүн бүрийн сэтгэл зүрхийг зоригжуулан бадрааж байлаа. Тиграанд очоод Бахаулатай бусдын тусламжийн ачаар нууц харгуулзаад Азербайджан руу одов. 1848 он Наврузын өмнө өдөр болоход тэрээр Маккуд очиход нэг л хоног үдээд байлаа. Тэр шөнө цайсны дарга Али хаан сонин зүйдүүдний хожимд урсан бичжээ. Бурхны зөнч Мухаммедийг Маккуд удахгүй ирнэ гэсэн мэдээ гинт миний толгойд орлоо гэж үдлээ. Зүүдэндээ би түүнтэй уулзахаар гүйн гарч Тэнгэрлэг ариун зочноо хүлээн авч хүнд итгэл үзүүлэн дотог шорохыг урих гэж байгаадаа маш их баярлж байна. Өгүүлхийн аргагүй баяр хөөрөөр бэлгсэн би голын тийш гүйгээд гүр рүү очтол хоёр хүн намайг чиглэн ирж үг харлаа. Тэдний нэг нь зөнч өөрөө. Түүний хойно яваа нь түүнд дагалдагч юм байх гэж би бодсон юм. Би түүний хөл цөгдөн мөрөгхөөр тэмүүлж хормойг нь үнсэх гэж тонгоогоод гинцэрсэн юм. Сэтгэхийг минь агуу их баяр хөөрөөр бэлгчээ. Диваажин бүх хил баяр жаргалынхаа хамт тэр аяарал миний зүрхэн нэвтрэн орсон мэт над санагдж байлаа. Алихан эртлэн босч өглөөний мөрөглөө үйлдээд хамгийн сайхан хувцсаа шилж өмсөв. Хотын доохон байдаг гүүрлүү явхаар яаралчилж байлаа. Тэр зарцтай хамгийн сайн 3 морь барьж имээллээд араас аваад очиж тушаагаад яв. Түүний гүүрэн дөхөж очтол нар мандаж байлаа. Үнэхээр гайхалтай. Али хааны зүүдэлсэн 2 хүн ирж явааг харах нь тэр. Тэр Молох усаны хөл сөхрөн нөхрийнхөө хамт тэдэн тусгайлан бэлдсэн морин мортохыг хүсэнд Молох усан түүний саналаас татгалзаад би бүх аяллаа турш явна гэж тангаргалсан юм. Би нуулын ороод хүртэл алхаж тэнд танаа хоригдөгчтой уулзна гэж өгүүлсэн юм. Ихэд гайхсан Али хаан Молох усаныг даган цайз хүртэл явлаа. Цайзын дотор хаалганы цаана баав тэднийг хүлээж байлаа. Молох усан баабыг хармагцаа зогтсон. Түүний өмнө мэхийн яслав игдүүлсэн мэт дэрэгдэн зогссоор байсан. Баав түүнийг хайрлан хүндтгэн тэвэрж өрөөрөө оргээд тэдний урд ороод алхав. Тэрээр хүмүүсийг дуудаад хоол унжим савчруулж тэдний өмнө өрж тавиулаад Наврузын баяраа хамтдаа тэмдэглэжээ. Тэр үед Баавтай хамт Тавризаас ирсэн 2 нөхрөөс нь өөр хинч цайзан дотор хондгүй байсан хэдий Баавд өдрөөс өдөрт улам бүр үнж болж байсан Али хаан түнд өгүүлсэн. Энэ шин та Молох усаныг өөрийн дэргэд байлгамаар байгаа бол би таны хүслийг биелүүлэхэд бэлэн байна. Надад өөрийн хүсэл гэж үгүй. Та түүнийг хичнээн ч удаан байлгахыг хүссэн ч зарилгыг нь хэрэгжүүлнэ гэдгээ би амлая гэв. Энэ өдрөөс хойш Маккуд ирэх баавчуудын тоо улам бүр ихсээр байлаа. Тэдэнд учрах саад хязгаарлалт үгүй болжээ. Нэг өдөр Баав Молох усан 2 цайсны дээвэр дээрээс ойр орчныг хар зогсох үед Баав түнд энэ нутагт үлдэх чиний хоногийн тоо дуусах хүж байна. Чамайг эндээс явсны дараа хэд хоногоос хойш биднийг өөр уул руу нүүлгэх юм байна. Чамайг зорьсон газар та хүрэхээс өмнө бидний Маккугоос явсан мэдээ чамд хүрэх болно хэмээгээд цааш нь түүнд тохиолдох бүх тавиланг Молох усанд хэлээд сонсноо хиндж бүх хэлээрэ хэмээн захив. Тэрээр Молох усан Табриз Азербайджаны нутгаар эхэлж аялаад дараа нь Занжан, Казвин, Тигран руу явж эцэст нь Мазиндранд очоорыг зааварлажээ. Баав түүнтэй энэ ертөнцид дахин уулзалтна гэсэн ямар ч амлалт өгөлгүй ойр дотноор салах ёс хийгээд чи төрлөх мужаасаа энэ хүртэл явган явсан. Одоо ч явган буцагтун. Учир нь мороор явах өдрөө чамд ирнэ. Чи хэр зориг, чадвар тэнхээ, баатарлаг гавьяага үзүүлэх тавилантай бөгөөд энэ гавьяа чинь өнгөрсөн үеийн баадруудын хүйсээс чагуу байх болно. Чиний зоригт үүс мөнхийн хандлаг улсад оршин суугчдын магтаал хүндэтгэлийг хүртэнэ. Замдаа сүсэгтэн олонтой минь уулзаж хүмүүрт миний хайрын мэндийг дамжуулаарай. Тэдний сэтгэл зүрхийг Бурхны гоо үзэсгэлэнгийн хайраар
Хайрын галаар бадамлуулж түүний үүдэл нээлтэд итгэсэн итгэл сүсгийг нь улам батчуулаарай. Тигранаас гараад чи Мазиндранд очоорой. Тэнд Бурхны нуусан үнэт эрдэнэс чамд өөрийгөө тодруулах болно. Өнгөрсөн үед үйлдсэн хамгийн ариун үйлсээс чинь илүү үйл бүтээх хувьтай хүн билээ чи. Тэнд чиний бүтээх үйлсийн мөн чанар чамд нэгдэж, түүний үйл хэрэгт үйлчлэхэд чинь хэрэгцээтэй хүч чадна. Өдөр дэмжийг тэндээс олох болно хэмээн захин өгүүллээ. Маккуд 9 хоноод мулаахсан тэр хот цайзыг орхин буцлаа. Маккудсэн засгийн газрын тагнуулууд тэргийн визээр цочирдсан мэдээнүүдийг илгээсээр байлаа. Мөрөглийн аянаар ирж буй баавчуудын тоо улам бүр нэмэгцээр байгаа. Алийнхаа хоригдлоо улам үнжүүлж байгаа тухай бичснээс гадна хан хүүтэй гэрлүүлэхээр охиныг нь гуйхад зөвшөөрөг атал баабыг охинтойгоо гэрлэнэ үү гэж Алихан өөрөө баабаас гуйж байгааг хүртэл тодорхой өгүүлсэн байна. Алихан баабыг охинтой маань гэрлээч гэж гун Мулах Хусейныг өөрийн өмнөөс явуулсан боловч тэр ог зөвшөөрсөнгүй ажээ. Тегран дахь Оросын элчин сайд баабыг Оросын хилийн ойр байгаад бас цочирдан санаан зовж байлаа. Хэдхэн жилийн өмнө тэр нутаг дэвсгэрт нэгэн мулаан нуугдмал имам заларлаа гэж тунхаглахад ганцхан сарын дотор 30,000 дагалдагчтай болсон юм. Энэ явдал Оросуудыг ихэд түгшээсэн болохоор дахин энэ мэд явдлыг тохиолдохыг тэд үнэндээ хүссэнгүй. Тэргүүн визирийн төлөвлөсөн зүйл бүтлгүйцэн тэр маш их уурлаж хилэгнэж байлаа. Баабыг Маккуд байвал юу болох бол гэж эмээсэн тэргүүн визир түүнийг гин Чикрик рүү яаралтай шилжүүлэх тушаал өгчээ. Мулаан Хусейныг Маккугаас явснаас хойш 11 хоногийн дараа 1848 оны 4-р сард бааб Маккугийн задгай уулаас Чикрикийн гүнэгт ууланд ирлээ. 1848 оны 4-р сараас 1849 он 9-р сар Чикрик 28 дугаар бүлэг чанга хорих төлөвлөгөө дахин бүтлгүйтлээ. Чикрик цайз Куй хотоос урагшаа Редай нуурын баруунта Бурхны эртний элч Зороастрын төрсөн нутагт оршино. Энэ газар бол маш алслагдсан бөгөөд үржин шимгүй ажээ. Чикрик цайз эгц рүү хад чулуурхаг уулын бэлд бараантан байдаг. Шоронгийн дарга нь Мухаммед шахын хүргэндүү Яхия хан хэмээх Кур домгийн ахлагч хүн байлаа. Баабыг хатуу чанга хоройнд байлгаж ямар ч хүнтэй уулзуулахгүй байх тушаалыг Яхия ханд өгчээ. Тэргүүн визир Яхия ханыг Маккугийн Али хан шиг болоозай гэж дахин анхааруулан санууллаа. Яхия хан харгас ширүүн хүн тооцогддог байсан боловч хэсэг хугацааны дараа тушаалаа биелүүлж чадахгүй нь гэдгээ ойлгожээ. Учир нь баабыг хайрлах хайр зүрхэнд нь дүрлзэж түүний дотоод чанарыг эзэмдсэн байв. Тэрээр цайзанд орохыг хиндэж хориглодоггүй байсан учраас эцэстээ мөргөлжилж ирсэн баавчууд цайзанд багтахаа болж нэг цаг явах зайд орших нэгэн жижиг тосгонд буудлах болсон байна. Нутгийн Курд үндэстнүүд шиит мусульманчуудыг үзэн ядахтаа Маккугийн хүмүүсээс илүү боловч тун удалгүй баавд үнэнчүүлжээ. Тэд ургах нартаа уралдан цайз руу ирж өдрийн ажил үйлстэй адис ивэл хүсч орой үчийн цагаар Чикрикийн ариун хоригдлын тухай сонсож мэдсэн түүх домгийг бие биедээ ярьцгаах болжээ. Куй хотын иргэд баабыг үзэхээр Чикрикт ирдэг болсон бөгөөд удалгүй хотын захиргааны зарим хүмүүс болон лам санваартнаар түүний дагалдагч болжээ. Хэдий тиймч Куйд олны хүндэтгэл хүлээсэн төрийн ажилтан Мирза Садула шин сургаалыг хүчтэй эсэргүүцэн баабын шүтлэгт хизээч элсэн орохгүй гэж шийдсэн байжээ. Мирза Садула чухал алба хашдаг дээр нь яггүй эрдэм мэддэг хүн ажээ. Нэгэн шөнө Мирза Садула сонин зүйдэлсэн баавд захидал бичих учир шалтгаан болсон юм. Захианы хариу ирмэгс тэр баавтай уулзахаар яран одож өөрийн зорилгодоо хүрчээ. Тэр баавтай уулзаад бүхий л сургаалыг нь сэтгэл зүрхээрээ хүлээн зөвшөөрч тэр дороо асар их урам зоригтойгоор сургаалт өгөөж эхэллээ. Тэр баабын сургаалын ач холбогдол утга учирыг ойлгуулсан гайхалтай нэгэн тайлбарыг бичсэн юм. Баав түүнийг өргөмжлөн байлдан дагуулагч буюу шүүн тунгаагч гэсэн утга бүхий Даян гэдэг нэрийг хайрлажээ. Даяны аав нь тэргүүн визирийн найз учир
Хүүгийнхээ тухай сонсоод цочирдон гайхаж Тиграно бүхнийг тодорхой бичсэн загтал илгээлээ. Нэгэн өдөр чихрийг нэгэн даяан чир явган ирснийг үзвэл ядуудаараа хувцастай гуйлахтай тагштай хүн байв. Гуйлгын тагштай хүн байв. Тэр хүн энэтхгээс чихрийг хүртэл явган алхаж ирсэн ажээ. Тэр үед түүний хэн болохыг хаанаас ирснийг хэн ч мэдээгүй бөгөөд одоо хүртэл ч мэдэхгүй ажээ. Тэрээр өөрийнхөө тухай гагцхүү ингэж л ярьж байжээ. Би энэтхгийн Наваб хэмээх эрх хэмдэд хэрэгэн зэрэгтэй байсан билээ. Гэтэл нэг өдөр баабын төрх нүүр царай миний өмнө тодрон харагдсан юм. Тэрээр над руу ширтэж миний зүрх сэтгэлийг бүхэлдэн эзэмдэж авсан юм. Би өөрийн ирэхгүй босоод түүнийг дагсан. Тэрээр над руу илдэх хараад өөрийнхөө тансаг сайхан хувцсыг тальж төрлөх нутгаа орхин надтай уулзахаар Азербайджанд ирнэ. Чихрийг чи зүрх сэтгэлийнхээ хүсэл мөрөөдлийг олно гэж хэлсний дагуу явсаар одоо л зорилгодоо хүрлээ. Түүнийг чихрийгээс явах болсонд бааб даяанчийг буцаж очиод энэтхэгтэй сургаалт өгөх хэмээн захижээ. Бааб түүний ганцаараа яв. Өөр хүнтэй явбал тэр хүн замдаа мөхнө гэсний дагуу хэний ч хань татлгүй ганцаараа явжээ. Түүнчлэн хүмүүсийн бэлгэнд өгсөн хоол унд хувц хунрыг авалгүй. Зөвхөн өөрийн тагс зэрэг хэдий юм аваад л одсон тэрээр явсан тэрээр дараа нь яасныг хэн ч мэдээгүй юм. Энэ явдлыг Чихрийгт байгаа тэргүүн визирийн тагнуулууд нэгэнгүй мэдээлсээр байлаа. Эдгээр мэдээлэл өөрт нь ирж байх тэр үед тэргүүн визирт баабын үйл хэрэгээс өөр санаа зовох бас нэгэн зүйл гарч ирэв. Учир нь тэр үе шагийн би их муу байлаа. Хэдийгээр Мухаммед шаг 40 настайч тулай өвчний улмаас би энэ нулимд орооцоор байлаа. Хааны ордонд дахин түүний дайсан шагийн хизээ нас барах бол гэж яг л махчин шуугчиг хүлээж байгааг тэр мэдэж байлаа. Мухаммед шах аажмаар хөлдөө ойртох тусам тэд өөрийнхөө энерги мэдлийг устгаж эд хөрөнгийг нь будаан авахаар аль хэдийн хуйлдан гиснийг тэргүй зэр бас мэдэж байлаа.